За гүшүүдтэй өнөөдрийн мэнд хүргье. Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. За тэгээд хоёр асуулт байна. За нэг хүний сүүн бүтээгдэхүүний хэрэглэх олон улсын стандарт нормоор тооцоод үзэх юм бол Монгол улсын сүүний жилийн хэрэгцээний 170 мянган тонн. Сүүн бүтээгдэхүүний хэрэгцээний 190 мянган тонн байгаа юм. За тэгээд манай улсад улсын хэмжээнд бол 17 аймгийн 25 суманд сүү хүлээн авч боловсруулах хүчин чадал бүхий 88 үйлдвэр цэх, 82 сүү хүлээн авах хөргөлттэй төв одоо үйл ажиллагаа явуулж байгаа юм. За эдгээр үйлдвэр цехүүд суурилгацсан хүчин чадлынхаа 53%-ыг ашиглан үйлдвэрлэж явуулж жилдээ 60 мянган тонн сүү, 90 мянган тонн сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулж байна. За хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн сүү бол ингээд 140 мянган тонн. Ингээд үүнээс харах юм бол бид сүүнийхээ дотоодын хэрэгцээг ер нь 100% хангаж байна. А сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг 53% хангаж байна. Үлдснийг нь болохоор импортоор авч байна гэсэн үг. За тэгээд хэдийгээр сүүний хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангаж байгаа боловч нөөц болцооныхоо 30 хүрхүү үйл бид ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл малчт маань сүүлийн үед одоо үнэгээ ерөн сайхан болчихсон. Яагад гэвэл дотоодын зах зээл хэрэгцээ нь ханчихсан. Тэгээ энийг одоо үн өстой хэтэрхий хямд байгаагаас бол одоо үнэгээ саахгүй байгаа. Тэгэхээр одоо асуулт нь ингэх гэнэ хөдөө аж ахуйгаас бэлтгэх сүүний хэмжээг нэмэгдүүлэхийн тулд ер нь бол шуудхан хэлэхэд бид нар малчтынхаа сүүг одоо сааж борлуулах сонирхолтой болгохын тулд бид нар боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг одоо нэмэгдүүлэх эрэлтийг бий болгох шаардлагатай байна. Эхний ээлжинд тэгээд сүүн бүтээгдэхүүнээ дотооддоо хэрэгцээг 100% хангахад цаашлаад экспорт нь гаргах чиглэлд одоо боловсруулах үйлдвэрлэлийг төрөөс ер нь хэрхэн дэмжих юм бэ? Ер нь бол бид нар малчтайгаа малаа саахгүй нэг ихвч ер нь саасан сүүн одоо үн төрдөг болох л ер нь зөв зарчим шүү дээ. Ингэж байж бид нар одоо малчтайгаа яг бодитоор дэмжинэ. За хоёрдугаарт энэ шинэ хоршоо хөдөлгөөнийг ерөөсөө ингээд нэг хэр халдаахгүй явуулах гэдэг юм. Ер нь бол хоршоогоор хөгжсөн улсууд бол эхлээд зах зээл айгүй тодорхой болгосон байдаг. Худалдаа авагчид нь бэлэн байдаг. Тэрийгэ дагж иж одоо энэ хоршоогоор дамжуулж одоо энэ анхан шатны боловсруулсан түүхийн үедээ бэлдэж одоо тэр үйлдвэрүүдэд босгож ирдэг. Гэтэл өнөөдөр бид нар хүнс хөнгөө үйлдвэрийн нэг ч үйлдвэрээ босгож чадаагүй ээж хоршоогоор дамжуулаад нэг хэн жилд 800 тэрбум төгрөг гаргачихж байгаа юм. Тэгэхээр энэ 800 тэрбум төгрөгөнд хүүгийн татаас нь хэдэн төгрөг одоо яг төсвөөс гарч байгаа вэ? Энийг одоо хариулж өгөөч. За инquiry сайд хариулт өгье. За хоршооны хүүгийн татаас ер нь батлагдсан их үүсвэр нэг их 80 байгаа. Өнгөрсөн жил 500 тэрбум гараад маш богино хугацаанд олгогдоод тэгээ шинэ их үүсвэр шаардлага үүссэн. Ингээд 500 дэмж баталж өгсөн. Ингээд үндсэндээ нэг их 80 төгрөг хүртэл энэ хоршоог дэмжих хөнгөлтэй зээл явна. Үүний нэг их 80 төгрөгийг олгуулахын тулд бид дандаа хүүгийн бодлогоор дэмжиж өгч арилжааны банкнаас их үүсвэрээр шийдэж байгаа. Төсвөөс гарч байгаа зардал нь нэг 100 тэрбум төгрөг байгаа. Боёо зээлийн хүүгийн 10 орчим хувийг төсөв дээр дагаад арилжааны банк бол бусад нэг 6% гаргаад хүүгийн. Тэгэхээр нэг 100 тэрбумаар бид нэг их 80 төгрөгийн их үүсвэр гаргаж байгаа гэсэн үг. За сүүн дээр бол улсын хэмжээнд нэг 17 аймгийн 25 суманд нэг 900 хоногт 904 тонн сүүн хүлээн авах боловсруулах хүчин чадалтай 88 үйлдвэр цэх байна. За 150 сая литр сүүн бүтээх үйлдвэрээр боловсруулсан байна. За сүүнд бид нар сэрүүний үйлдвэрлэлд литр тутамд урамшууллыг олгож байгаа. Энэ урамшуулах асуудлыг хугацааг нэмэх юм санал их байгаа. За нөгөө талаас сүүний хангалт малын тоогоор тооцоод дэлэнд байгаа сүүг тооцоход хангалттай юм шиг байдаг боловч яг төвлөрсөн хүн амын сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж чадахгүй байгаа. Импортоор их хэмжээний хуурай сүүн бүтээгдэхүүн авч байгаа. Энийг шийдэх гол арга бол ерөөсөө байнгын малгайтай байнгын сайлын горомд байдаг сүүний фермүүдээр, үнэний фермүүдээр газар тариалангийн бүс нутгийн тэжээлийн бааз дээр тулгуурлаж хөгжүүлж ижил энэ сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангана. За ингийн тул бид нар энэ атар 4-р хүрээнд газар тариалан мад аж ахуйг одоо хослуулах энэ эрчим цай аж ахуй байгуулах юм төслөлтрүүд амжилттай хэрэгжиж байна.
Юуны өмнө бол үхэр сүргийнхаа чанарыг сайжруулах, ашны нэмэгдүүлэх үүднээс 200 хүртэл мянган толгой мах сүүний үхрийг сайжруулагчаар бид авах ийм шаардлага байгаа. За эхний нийлүүлэлтүүд хийгдээд эхэлсэн. Төсөв мөнгөний хувь жоохон хүрэлцээ хязгаарлагдвал байгаа тул бас тоо жоохон бага байна. За хувийн хвшлүүдийн зээлийн хүрээнд бас ажлууд эхэлсэн. Тун удахгүй одоо эхний 1500 сайлын одоо алаг Холштейн одоо үйлдвэрийн үнэ одоо өсвөр малууд одоо энэ 7-8 сард ингээд цуураад Монгол улс нийлүүлэгдэхээр ингээд бэлтгэл ажил хангалттай явж байна.